хоёр ингээд аав ээжийн талд унтаад голдоо зайтай газар унтаад ихнэр битээр унтаад цаашаа удаж ирсэн. Тэгэхэд бит хоёрын голоор түг гэх бүр ингээд дөргөөд байгаа байхгүй. Шал дөргөө. Тэгээд би сэрчиж байгаа. Ерөнхийдөө дандаа сэрчдэг. Тэгээд сэрээд янгууд тэр намаа сэрснийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгсэн нэ би цаашаа хараад хараагүй нэ ингэж эргэж байгааг мэдэрсэн. Бүр ингээд маш хурд эргэж байгаа. Тэгээд яг ардуур орж хөвтөөд ингээд хөвтөөд миний гарыг ингэж илээд ёо за ингээд бийд хүрээд тэгээд миний чихэн тэр айгу тод хийсэн тэр үгүй. Ерөнхийдөө тийм зөндөө байна. За дараа нь гэх юм бол намайг 3 жил тамсан 2 нөхөр. За тэрний яадаг бахар манай өдөр бол байсан сапроод хиттэй байх та ойролцоогоор 21 2 юм уу 10 жил юм шүү дээ. Тэгж яхад гэртээ нөгөө нэг тэр ч анх яаж мэдгдсэн бэхээр би ч оюутан болчиход ер нь 3 дугаар курс л 2 жил ер нь тэр үед манай дүүтэй хамт амьдардаг байсан. Тэгсэн чинь аягуугаа зөксөж исэн чинь манай одоо нэг юм хятад пиар саналд ш навхан. Тэрийг бүр ингээд болтгоо. За манай дүүг нь одоо дүүл гэж бодож ингээд болтгоо. Тэгээд чи энэ яас ядаргаатай юм бэ эргээ харсан чинь ингээд нилээ урт юм хурт гар хараггүй. За баг гэж татчих. Яа. Улаанбаатар сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв цэнгэлдэх хүрээлэнд. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За сайн байцгаана үзэгчдээ. Өртөө 4 season 2 дараагийн дугаарт давтаа морил хизээний дугаар юм бол өстө бөөмид. За манайх та бүхний мэдж байгаачлан анх үзэж байгаа хүмүүс ахын бол аимшигын тэр дундаа болсон бодит түүхийг бодтой мэдэрсэн зочинтой ярьдаг подкаст байгаа. За өнөөдрийн зочин хэн ирсэн бэ? За жоо даваа нэг Тэмүүлэн. За танилцсандаа таата. За хамгийн түрүүнд асуух асуулт. За entertainment ер нь жоохон урлаг тал руугаа хүн гэж би түрүүн ярианаас нь ойлгосон. Тайзны зураг шийж исэн юу гэдэг лээ одоо? Одоо график дизайн 3D-ийн багш тий багш хүн байгаа. Тэр яг илүү зөв юм урлаг сонирхдаг гэж магадгүй гэж асууж. Тэгээд аимшигын кино тийм гоё том сэдв байгаа шүү дээ. Тий. За миний хувьд гэх юм бол 2 кино байна. Минийх болохоор тэгж нэг хүмүүсийг нэг амар айлгаар сүнс зочоогоод нэг тийм хэсэл илүүтэй жоохон детектив триллер маяг кино илүү сонирхолтой. Нөгөө ингэж ухаж үзэх дуртай. Тэгэхээр Наан байна. Наан 2 бол гоё болсон. Наан 1-ийг бол би сайн гэж хэлэхгүй. Наан 2 яалчгүй л байсан. За хоёр дахь нь гэх юм бол нөгөө нэг Cabin-ийн Woods гэдэг нэг кино байдаг. Одоо тийм газар доор нууц байгууламж дотор ингээд бүх төрлийн зүтгэр мангас юмнуудыг хорьцсон. Тэгээд нөгөө залуучуудаар дахил өгдөг нэг кино байгаа. Мэддэг юм шиг энд л яагаад байна та. Нөгөө чөлөөлөгдөхтэй бүх мангасуудыг сул хаяалаг хайдаг. Тийм яагаад тэгэхээр нөгөө нэг юм хүн болгоны мэддэг сүнс зүтгэрээд зүйлээс гадна хүний мэдхгүй зүйлээс хүн бас айхас зүгээр байх гэж боддог. Хэд тийм л рүү сонирхолтой л да. За тэгвэл санал болгосон киног энэ ч оруулчих. Манайхан тэгээд юу яадаг бохоо? Манай дугааруудыг үзээд аимшиг кино саналхаар үздэг бохоо. Зэрэг гэж. Зэрэг. За өнөөдөр надад ямар түүх өөртөө тохиолдсон за ярих гэж байна. Тэгээ. За ерөнхийдөө бол яг ингээд юу гэдэг юм мэдрээд таниад гэсэн үг юм бол би яг ингээд хүн болгон тийм биш баха. Би бол 1 настай юм санаа. 1 настай? Тий, 1 настай санаа. За. Гэхдээ хамгийн ихэнд сансан юм болохоор би ингээд нэг юм чулуун тавцсан дээр суудсан. Яг нэг жохоо хөлт байгаа шүү дээ. Нэг хилч ороогүй хөлт байгаа. Би ээжигээ харж ирсэн. Тэгээд би өөрөө унж исэн бохгүй. Мэдгүй яг тэр үед унаад цочроо тэр хүүхдийн сэтгэл зүйд үлдсэн мэдгүй. Яг анх тэгж нэг настатаа унаал. Тэгэл ерөөхдөө ингээд цочроод эхэлсэн. Тэгээд ингээл нэг жилд одоо хүүхдийн үгдийн нэг 4 5 настатаа ухаар ол сургуульд ороод гэдэг шүү дээ. Тэр үлтлээ юм тодорхой юм санаж идэв. Тэгнэ аюу сайн. Хөөх би
би одоо юу нэг байтга 10 таа юм санаж шүү. Би ер нь санд шүү. Нилээ нэгээс хойш ер нь санд. Тийм. Тэгээд за юм харж эхэлсэн хүн бол би нэг 6 мурхат тагс гэсэн юм. 6 настайгаас эхлээл ингээд юу гэдэг. Тэгтээ тэр чинь бас надаас ч бас шууд биш. Манай өвөөгөөс болж ирсэн. Манай өндрөө маань болохоор тийм ерөнхийдөө ингээд ирэх хэрэгүүлж идэг номын тэ хүүхдүүдийн төлөө нэрхийг ингээд би эргүүлж дуусгана гэдэг өвд болохтой ингээд өвд болохоос 3 хоног юм өөрөх ирэхийг ингэж хураага. За миний унших ном боссоо хайжсэн тийм юм байдаг. Тэгээд бага явж байхад яг санд хүүхд байхад өвд би жоохон сандраад байна. Яг сандард юм биш. Зүгээр. Хоолж чиж ингээд яах юм бэ? За тэрнээс өмнө нэг юм асууж sorry. Юм харж эхэлсэн гэж байгаа шүү дээ. За юм гэж байна. Тэнгууд би ч байг өөргөн мэдлэгтэй болчиход байгаа шүү дээ. За альбан байна, тэрэн байна, чөтгөр байна, зэтгэр байна, гүйдэл байна. Бид нэр яг өөрийнхөө хувьд тэгвэл одоо яг өнөөдрийн амьдарч байгаа нөхцөл яг юу вэ? За яагаад харагдаад байна тэгвэл? Хойлоо түүхэн яг хараад байгааг нь бол би ингэж боддتي. Яг л би өөрөөс нөгөө тэнгиж хөтлөгтэй бууж дүнчээс те анх ингэж бодсон. Хүн яагаад сүнс харж эхэлсэн бэ? Тэ тэр нь яг л хүн ингээд анх ингээд үүсээд хөгжөөд хувьслын шатанд одоо юу гэдэг бид нар нүдэн хамгаалалтанд бол хүмсэг ургасан, өргөдөхгүй дөө сугны ус ургасан гэдэг шиг ч юм уу. Тэ ийм хувьслын явцад тэр амтан харанхууд одоо юу гэдэг тэр үед одоо гэрлэж байхгүй шүү дээ. Харанхууд нарны гэрлэж байсан. Агуу дотор ой дотор ингээд харанхууд явж байхдаа тэр хүн инстинктээрээ одоо юу гэдэг харанхууд сонсох мэдрэхүүгээрээ энэ зэрлэг амтан байна, хараатай амтан байна гэж мэдэрч явах процесстой тэнд нэг сүнс гэдэг юм бас давхар таньсан юм шиг байна. Тэр мэдрэхүүн өсөөд. За тэгэл би бол нөгөө бөөг бол анхны одоо юу гэдэг шүтлэг хүнийг ингээд одоо шашнаас өмнө анхнаас л хүн байхад л бөөс одоо манай миний уулзж ирсэн онгоцууд тэгж хэлж ирсэн. Тэгээ ингээд бодохоор юу юм шүү. Анх тэрийг за тэнд нэг юм үл үзэгдэг юм байна. За энийг бид харгалт сурыг гэж ингэж шатаараар явсаар бол одоогийн бөөг шүтлэг үүссэн байна. Гэж бодоод байгаа. Ер нь бол миний өөр ингээд логикоор нөхөж хүмүүс судлаацгал. Хувьслын шатанд л ингээд өсөж байгаа л зүйл байхгүй. Тэгэл одоогийн нэг одоо бөө одоо юу гэдэг индианчууд бид нар шиг ингээд нэг онгодоо болгодог штэ. Тэ нэг утаа мутаа гэж явдаг. Тэр чинь нөгөө тэр сүнсийг аргат гаргачлууд л энэ тэнд өөр л байдаг байхгүй. Тэгжил бодоод ер нь сүнс харж ирсэн. Тэр нь одоо бидэрт одоо юу гэдэг ингээд удамшаад гинэдэг сонслоо байна. За 6 настайгаас аюу харсан. За 6 настайд бол хамгийн анх харсан юм гэх юм бол амар сандарч. Зүгээр. 6 настайд манай өвөө тэгжсэн сууж агаад тэрнийг тэрэн чинь гэж хэлж ирсэн. Тэрнийг тэрэн ч одоо яах гэдэг юм гэж хэлж ирсэн. Тэгээд би ингээд харахгүй юу юм бол гэдээ орхицсан. Тэгэл өвөө ингээд яаж байгаа юм бол жоо хөвч юугаа мэдтгэл хажууд мэтлээ явжсэн чинь өвөө яг босоод миний урд дөр өнгөрөхөд яг юм харны задлаас ингэж хүн ороод буцаа гарч ирсэн. Яг юм хий юм гэж одоо яг хүн шиг биш. Юм хий юм орж гарч ирсэн. Тэгвэл миний өст анхны айж ийсэн юм. Тэрнээс болж зүүдэлж ийсэн юм мэдэхгүй. Нэгдсэн тэр үед бол айгаал тэгэл заа. Тийм эс. Гэртээ хойлохна байхад тийм. Үгүй гадаагаад манай өвч нөгөө байрны гадаа даалгад тоглолтой. Орой болно гэдэг нь. Тэгээ нар мар жоохон жаргас гэж бодож байгаа л. Гэгээд. Өвөн тэгвэл их хэрэгүүлээл байж тэг ер нь бас хардаг те. Манай өвч яг ер нь яг настай хүн болохоор яа тийм ба хүн юм насны хол бол мэддэг үлтэй юм шиг л. Өөдлөхөөс нэг 2-7 хоног юм л. Би нэг юм урт устай байсан. Ер нь юм урт устай харцгаар. Миний ус чинь буурчгаар. Манай өвөө манай өөдлөхтөө юу яаж ийсэн. Орных нь доор нэг юм хар юм сууж исэн гэдэг. Тэгсэн чинь энэ жоо байна гэхэд намааг байна гэж бодсыг нэг үсээ цатгаа тавиад. Тэгсэн чинь яг хаа нэрлэгэн л байсан юм шиг байна. Одоо бодох нэ. Явъя хоёлаа явъя гэдэг. Тэгээд шүн хорлоос ирсэн. Тэгэл өөр нь явж исэн юм да. Тийм байгаад байна те. Амар их сонсогч ирсэн шүү нэрээ. Нөгөө ялангуяа өндөр настай өвөө эмээ өөд болохт нь дандаа тийм юм ирж ийн намайг авах гэдэг гэд те. Нилээг сонсогч ирсэн те. Тэгээ явчаал. Тэгээ том болж эхэлсэн. Том болж эхэлсэн. За тэгээд бид нар нөгөө нэг манайх ч барилгын зэрэг лагерт байсан. Манай өвч барилгын зэрэг орондоо багаагүй юм. Тэгээ манай хойдолд шатсан байшин байдаг гэсэн хүн. 3 давхар юм да. Мансарт ерөөхдөө 2 давхар байшин баригдаад шатцсан. Тэгээ бид нар
хүүхдүүд тусаа нэг сүнс харыг хэдүүлээ сүнстэй байж орой дотгошоо орой ингээд нэг юм манай ихч нэг юм шүний дурантай нэг тэр үдэл авраг камер байсан юм аа. Шүн тэгээ шүний дурангийн ингээд эргүүлээ явж хахад миний араас яг ингээд хүн ингээд одоо юу гэдэг нь яг хүн дуудаж байгаа биш нэг юм сонин аваа гараад. Гэхдээ надад бол дуудаж байгаа юм санагдсан байхгүй. Тэгээд иргээ харахад л яг ингээд нэг юм одоо хэлбэрийн ярих юм бол ингэж алга болсон байхгүй. Нэг одоо бус сүнс шиг хажуудын шүү. Ингэж нэг сонио эргэлцсэн байр та. Тэгээ алга болчихсон. Тэгээд тэрнээс хойш бол ерөөдөө амар их мэдэрч ирсэн ингээл баян мэдрэл одоо ингээд одоо хамгийн гүн гэх юм бол за энэ түүх болохоор юу яг 2 7 хоног болсон. Бүр саяхан. Яг саяхан манай гэрийнхэн бүгд сонссон бүр. За гэр бүлээр одоо манай хоёр юу гэдэг худууд манай уулзаад надад хүүхдийн баяр тэмдэгсэн байхгүй. Хүүхдийн баярын өмнөх өдөр 5 сарын 31-нд байхгүй. Тэгээ манай аав ээж нар гадаа хуугаад ингээд одоо жоох найрлаад ганц вайн гоож очоод унтаад. Тэгээ манай баг дүү маань ээж тавд ор орон дээр унтаад манай хатан аав ээж би манай эхнэр бид дөрөв дээр унтсан хоёр дахь. Тэгээд би шөнө унтах гээд нүдээ ингээд янжсэн чил доор ингээд ундаанаас манай дүү гарахад талдгаа. Баг дүү насч ундаа иргүүлээ. Харах хөш нүү. Ундаа иргүүлээд идэм баг та. Тээж дүү хоорондоо юм яриад болдог. Яасан түүхт унтдаггүй юм бэ. Тэгээд дээр ингээд нүдээ анж унтчихсэн чинь шатан дээр ээж алгаад. Дээш өгсөд. Тэгээ манай эхнэр өглөө босчоод танаа ээж одоо шүн харахгүй шүн болсон одоо. Юу хийх голоор яг алгаад байгаа. Ингээ хэлсэн. Надад мэдрэгдсэн л шал өөр. Яасан бэ гэхээр бит хоёр ингээд аав ээжийн талд унтаад голдоо зайтай газар унтаад эхнэр бит хоёр унтаад цаашаар удаж ирсэн. Тэгэхэд бит хоёрын голоор түг түг гэх бүр ингээд дөргөөд байгаа байхгүй. Шал дөргөө. Тэгээд би сэрчиж байгаа. Ерөнхийдөө дандаа сэрдэг. Тэгээд сэрээд янгууд тэр намаас сэрсний мэдчихэж байгаа байхгүй. Тэгсэн нэ би цаашаа хараад хараагүй нэ ингэж эргэж байгаад мэдэрсэн. Бүр ингээд маш хурд эргэж байгаа. Тэгээд яг ардуур орж хөвтөөд ингээд хөвтөөд миний гар ингэж илээд ёо за ингээд бид хүрээд тэгээд миний чихэн тэр айгу тод хийсэн тэр үгүй. Эхнэрээ тавьчихаа наашаар. Ёо юм зааварсан юм. За. Гэтэ нэг юм хогийн олгор ирсэн зэ. Эхнэрээ тавьчихаа наашаар. Ихтэй юм уу эмхтэй юм уу? Эмхтэй юм. Баах ямар заваа юм бэ. Тэгээд гүрийчж байгаа юм чи. За яг. За. Ёстой тийм байхгүй гэ. Тэгээ эхнэрээ тавьчих гэдэг үгийг сонсчил. За. За тэгээ унтыг гэ. Гүрийг унтж байгаа. Миний нэг онцлог үдэ. Айгуусан тиймтэй тарсгаа зүудэлдэг дараа. Тэнгүүд зүудэнд орж ирж байгаа нь юу байсан бэ гэхээр зүгээр эмхтэн толгой байсан. За ингээ эмхтэн үний толгой. Тэгээ энэ гэхдээ инээдтэй нэг худлаач юм шиг болчихжээ. Би болохоор миний хийсэн зүудэнд хийсвэлт нь үртэж яваа ширээн дээр ингээд нүдэлсэн тэрийг. Яа за. Зайл. Тэгээ өглөөс ирчээд ингээд ганцаараа зүудэлжлээ солиод юм шиг гэсэн чинь доор тэр унсан ундааны савыг зүгээр унсан юм бэл. Энд ч босаагүй. Босаагүй. Тэгээд ээж дүү хоёр хоорондоо яриадсэн юм нь болохоор тэнд юм унаад байна ээж би айгаад байна гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь нөгөөд нь шатаар өгсөж байгаа юм. Манай ихнэрийн сонсон юм ээж манай хадам ээж нэг голгор нь алхаад байна шүү дээ. Лагерч юм уу? Лагерт. Ямар заваарсан юм бэ? Биш. Тэгтээ манай байш хүмүүлтэй нөгөө нэг. Биш тэр араас нь нэрээ тэрсний ихнэрээ тавьчих нааш ямар заваа юм бэ ёо тий. Тэгтээ яг ингээд нэг зөөлөн гараа үүснэ мэдгэцээ. Ялч юмхтөөний гараа байсан. Зөөлхөө ингээд хүрээ тийм хүүтэн мөт болж биш. Зүгээр яг хүн үрж байгаа юм шиг гэж хэлээл. Тэгээ эндээс ингэж барьчаа за ихнэрээ тавьчихаа нааш харагдаа. Тэгээ олон тийм чи эргээ харцгаад дагчдаг. За дараа нь гэх юм бол тэгээд одоо тэр чин дараа нь маран байж тэр ч одоо галзуурчдаг юм уу? Би бол одоо бүр галзуураад юу болох болоо. Үгүй яа тэгээд тасд юм. Гэтэ тасцсан гэдэг хүн айхгүй гэсэн үг шүү дээ. Би ч маргааш нь гэртээ очичаад хорондоо орсон юм унтж чадахгүй байна. Ингээд байн ингээ хаалх руу. Гэтэ нэг юм юу гэдэг тэрнээс ингэж айц биш төгшөөсөн байдал. Зүуд нэгэ дараалах одоо хөдөлж чадахгүй гэдэг чинь төгтэй төгөхгүй би. 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. Яг энэ шиг юм гэх юм бол бас дараа нь манай яг би X-тэйг байсан. Бид хоёр бас байр төрөсөл амьдардаг байсан бай Монголд. Тэгж яхад юу болсон бэ гэхээр бас зүүдэлж байгаа. Ерөөхдөө зүүдэнд орчиж байгаа.
байны өрөөлөө ороод миний шээс үрээд ингэж одоо 0 руу ороод бийцэж байгаа. Байн дотроос яг юм эрэгтэй хүн. Тэр эрэгтэй хүн миний эндээс бариад татаад надад нэг юм хийгээд өгөөч. Яг санахгүй байна. Нэг юм хийгээд өгөөч гэсэн юм. Тэгэхээр тэгээд яас ядаргаатай ингээд босоод орлогоо хөвтөд буцаас ирж байгаа. Тэгэхэд одоо юу гэдэг манай тэр үүдний тавьж ийм хүүргэнтэй байсан. Яг энэ булан дээр хан толцсон байсан цүнх хүн жаарч зэрэхэд так гэдэг. Тэр ихэд бол нэг гэрээ орж гардаг нэг альбангууд нь орж гарчаал гарсан. Альбан ч ихгүй те гүйдэл гэх юм та. Альбан ч арай өөр альбан ч орогчод. Гүйдэл бол ерөөхдөө энэ тэнхээ нэл явчихна. Ерөөхдөө тийм зөндөө байна. За дараа нь гэх юм бол намайг 3 жил тамсан нэг 2 нөхөр. За тэрний яадаг бохор манай дөр бол байсан сапроод хиттэй байх та ойролцоогоор 21 2-тэй юм уу 10 жил юм шүү дээ. Тэгж яхад гэртээ нөгөө нэг тэр ч анх яаж мэдгдсэн бэхээр би ч оюутан болчиход ер нь 3 дугаар курс үлээ 2 жил юм тэр үед манай дүүтэй хамт амьдардаг байсан. Тэгсэн чинь аягуугаа зөксөж исэн чинь манай одоо нэг Монгол хятад пиар санал үүдэн ш навхан. Тэрийг бүр ингэж болтгоо. За манай дүүг нь одоо дүүл гэж бодож ингэж болтгоо. Тэгээд чи энэ чи яас ядаргаатай юм бэ эргээ харсан чинь ингээд нилээ урт юм хурт гар харав гэдэг. За баг гэж татчих. Яа хаанаас ширээ мөрөний доороос яг тэр ханны цаатлын одоо багны одоо гууж угсмлын цааш ингэж татчих. Би ойрд бичлэлт хийх байхгүй юу? За тэгээд ингээд араас нь тойрог өгмөд мэдээж дүү том бүрэн зүгт үзэж би араас нь гүгэл юуж байхгүй болчих. За тэгээд 2 гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр юу яасэ. Гэртээ ганцаар онж жоод орой найзтайгаа нэг жоохон гарч марчаад жоохон халамцуу 2 үед ороод гэртээ унтаад тэгээд зураг тасаалттай аячихгүй юу гэрэл тасаалттай нэг явтаа сүгт болж ороод нам унтчих. Тэгээд толгойн дээгүүр ингээл нэг юм ингээс сэрэлзээд болдог. Тэгээ юу юм болгоч одоо зурагт ингээ бажигнаад харна унтраагаад тэр үдч одоо юу нэг биш ингээ байхгүй нөгөө залхууртай л байсан юм чинь. Нөгөө кабел тасрахад гэд дуурдаг. Тэгээс ирж байгаа. Тэгээ ингээ харсан чинь нөлөө өндөр 2 м гаруйтай. Өндөр эрэхтэй үний дүрс харц өсөж жагаад. Тэгэл хүн чинь айхаар нь шүү. Тэр үдч чинь бас айдгал уу юм чинь. Тэгэл нүдэ ханаал. Тэгэл гүрээсээр гал. Өглөө болгочихсон. Тэгээ явахгүй айгуулсан ингээ байгаад тэр чинь. Тэгээ би солиорж байгаа юм одоо архины солио тусчлаа гэжсэн. Дараа манай нэг 2 3 дүүд. Гэртээ үлдээчээд хүрээд ах нь шөнө ажилдаа олчлоо телевиз дуудаад 25 литр яваад буцаа ирсэн ч байдаг хаалган онгорхоо. Тэсэн чинь манай байрны голын нөгөө нэг хүүхдийн пиавер гусуур дотор унтчих. За. Тэгээ яасан гэсэн чинь манай одоо нэрийнх одоо манай прокурор 2 өгдөг байхгүй. Яасан мэх шөнө унтчихсэн чинь 0 манай 0 хаалга ингэж онгодог. Хажууд шиг гүүж. Ингэж гүүж онгодог. Ингээ барьсан чинь яг дээрээс дахиад нэг гараа ирсэн. Йоо. За. Тэгэл гарааг үцгэсэн. Тэгээд тэр чинь 2 3 жил тэгж солиороод би ч бас нэг солиотой юм шиг экстэйг явж байгаа та нар өстой тасарцсан л байсан шиг боллоо. Тийм хүн. Уурлаад. Тий. Тэгээд орцны тийшээ заангуудаа бид хоёртой үзэлцсэн. Манай их сайдсан зал нэг тэгж солиорч судал байгаа. Залууч гэж тий. Тэгээд манай 5 дахь нэг удгыг чинь үж ирсэн. Тэр 3 дахь жилд нь. Тэгээ тэр их ч ерөөсөө ингээл дээрээс доош ингээл нэг ямар зориггүй юм шатаа явуулсан бодвол тэр их ч явуулсан юм шиг л. Тэгэл байхгүйсэн. Юу гэдэгтэй зайлуулсан байна те. Зайлуулсан юм шиг. Өөрөө амьдрах гэж байгаа газар наа юм энтэй байна гэл. Магадгүй баха. Тухайн үедээ тэгээд ийм одоо зайлуулъя гэдэг ч юм уу ингээд энэ хүн амтан дээр очиж үзүүлж ярьж байгааг юм. Гэхдээ дараа нэг юм уу гэдэг тэр яг үнэн үү? Найз тэр очиод нөгөө нэг онготыг буулгаад уулзаад яасан чинь шууд л хэлчихсэн. Би асуугач. Наашир гэж. Тэгээд нэр мэддэг болсон. Жоо наашир. Тэгээд чи тэр хоёртой үзээд барахгүй чи дийлж дийлдэг юм биш. Гэдэг тэгжсэн. Тэгээ одоо багасаа юу юм байхлаар одоо нөгөө бөө өхөр бас хэцүү болчихжээ. Навагч нөгөө нэг сахиустай гэдэг нэг хичээлээд нэг удах ихтэй очиж заа чи сахиустай байна. Одоо авахгүй болохгүй. За тэнгуү чи итгэхгүй. За тийм байхгүй. За тэгээ өөр хүн дээр захаа сахиустай гэж. За нэг 4 5 минутээс сонсож. Тэгсээ нэл итгэхгүй байгаа. Тэгээ ерөөхдөө харддаг юм үздэг юм уу маа дүгнээд ингээ хараа. Мөн жимшиг санагдана. Тэг хүн амтны шиг тэгээ шахаж бахна гэдэг юм
байдгүй шүү. Миний бодлоор бол одоо нөгөө шахаад бийг нь нутгаал нөгөө хар гэрээс нь авч тийм байдгүй шүү. Тэгээд тэр холбоотой болж тараалаа юм шүү тэгвэл. Тэр нөгөө нэг бөө хүмүүс ер нь тэр сахиустай гэдэг хүмүүс чинь багасаа яг тэрэнд итгэх магадлалын нэг хүн мэдрэхүү мэлмийн нээлттэй байдаг гэдэг нэг юм таамаг бол ер нь бол батлагчаад байгаа шүү дээ. Энэ олон дугаарыг ярингууд ерөөсөө тэр мэлми бол бидний энгийн үнийг бодвол одоо бөөгийн сахиустай хүн бол илүү мэлмийн нээлттэй илүү одоо тэр нөгөө завсрын тэр ертөнцийн юмнуудыг илүү хардаг мэдэрдэг гэдэг. Янз янз зарим хүмүүс бол тэр генд нөгөө нууц юм ингэж өөрөө ухаж нүцээрээ орсон ч гэж болно. Би чинь багасаа тийм сонирхолтой сүмлэг тэрийг өгж үзээрээ хардаг болсон ч гэж болно. Тэгээд яг нэг магадлалыг батлахж байгаа юм шиг нэг удагч болоо хэлэхтэй юу улаач хүн болон тамга байд юм а чиний энд ингээд яг хэлсэн байхгүй. Шинэ том тэмдэг байдгийг надад. Тэрийг хэлчихэн тэгээ за нэрээч тийм үү гэж бас юм боддог болчиход байгаа. Одоо тэгвэл тэр тал руу сонирхол байгаа юу? Хөгжүүлээд сонирхоо судлаад. Гэхдээ яг тэгээд чадвал хавна да тэгтээ мэдхгүй тэр чи одоо би бас нэг шийддэг юм биш байгаа. Тэгээд гол нь нөгөө юмыг батлах нь зүйтэй байгаа. 4 5 хүн гэдэг чинь бас найдвартай тоо биш л дээ. Нөгөө нэг сахиустай онгоцтой гэдэг зоргороос аваад байж бас би байгаа. Тэр жоохон би өөрөө нүшгэлт тал руу хөндлөдөг учраас нэг тэгж хамаагүй болсон юм яриад юм байна гэж бодож байна. За өөр гүйдэл гэж ялгсан те. Гүйдэл альбом гэдэг байгаа. За альбом бол нэг удаа дагуулж исэн үү болж байна. За тэр үед чинь нэлээд хичээл намаач хаяал харигтай шоуд бол. Тэгж яхтаа юм дагуулад шөнөөр болгон зүтлээд гинтэж өштэй. Одоо нэг прокурор хичээлжсэн үеийнхүүд үзүү өөрчлөлтний удаа энэ дэр ингэж хэрэг чуулж хаяад. Тэрмэр ч одоо тэрнийхээс юм шүү. Яг гүйдлэх юм бол үнэхээр яг бүр ингээ хоёр манай найзуудаар таарсан тохиолдол байгаа. Тэрний яаж байгаа гэхээр шүн бит хоёр хичээлээд харчаад шүн харж байгаа нөгөө нэг номын сан суугаад жилүү тэр чинь бид нар хаан суучлаад нэг хад суучаад тэгээ баруун дөрвөн замаар нэгдүгээр орол руу ингээ алхаа харж исэн чинь бит хоёрын дунд дор нэг юм гүүж байгаа. Гэтэ тэр гүүж яаж мэдсэн бэ гэхээр миний энэ хүзүүний болцонгоос юм ингэж татж байгаа юм шиг хойшлно гэж мушгаад манай найзын яг зүүгэл нь дээшгээ өргөгдөөд тэгэл би билэг орол за гүйдэл үе за юм гүйдэл. Ерөөсөл гүйдэл. Гэт юу ячиж яг тэр үедээ тэгэл тоогоо хайцсан. Тэгсэр нэл айгаад нэгнээд байгаа манад очих тал шүн унтаж чадахгүй тэгэл тийм тохиолдол их байлаа. За бас бүр нүдээр гэрчтэй хүмүүс. За сүүлд тусан тэр хүүхдийн баяр юм бол манайхан бүр сонсоол тэгэл өнгөрсөн. За нүдээр харсан бүр тохиол юм бол би нэг лаунжд нэг менежер хийжсэн. Нилээд жилээ. Тэгж яхад тэрийг нь гүйдэлтэй гэж ярьдаг л байсан. Ер нь дотор ажиллаж байгаа хүмүүс үнэхээр ярьдаг. Доотлын одоо нөгөө нэг одоо бүжгийн студ байсан. Тэдний хөтөлбөрөнд таарсан гэл. Тэгээ ярьжсэн чинь дараа нь би яг тэрний дээдлийнх газар менежер ихэр болоод. Тэгээ ярьжсэн чинь ер нь юу тэнд юм хөдлөөд байна. Галзуухных нь ч юм яриад байна. Одоо юм ингээд хөдлөөд дуурайд нэрээр дуудаад байт юм аа. Тэгээд нэг шөнө өжсэн манай нэг залуу бартендер залууд хоцоогоо нэгтгээд ингээд суучсан чинь яалчгүй нэг эмэгтэй хүн орилоод харагдахгүй. Тэгээ хаячаар нь бид рүү өглөө бөөндөө очиод камер шүүе. За. Тэгээ камер шүүсэн тэрэн дээр бүр үнэхээр тод гарсан. Яг ингээд эмэгтэй хүн манай жижиг ширээний хойно ингээд суудсан. Камер дээр ингээд гар нь ийм том нэг айгүй том юм гарсан. Эмэгтэй хүн дүрсэн. Байж байгаа. Үлээд тэр сонсогдсон те эхлээд манай британтай залуу сонсогдоо магаш бид камер шүүж байгаа. Тэгэхэд ийм том гарттай. Аль одоо байгаа ламж юм уу? Одоо холон газар. Би саяхан Монголын за нэг сайхан төхүүлнэ манай хэд жоохон таавал таараа заяа. Баруун тийш байдаг амар том хүнсний сүлжээ дэлгүүр заяа. Тэнд манай нэг найзын эхнэр нь ажилладаг заяа. Тэгээд тэр эхнэрийнх нь утсан дээр байсан бичлэгийг би үздэг байхгүй. Пүү өст шүн болж байгаа. Шүний бичлэг. Тасаарах бүх ажилчид нь дараа явцсан. Тэгээ угаасаа тэр дотор ажилчид нь одоо саяны өөрөө чи ярьдаг шиг ер нь бүгд ярьдаг. Өө манай дэлгүүр бацсан үстэй. Тэгээд тэгсэн чинь бүр битгэхгүй болж энийг хардаа гэ надад тэр эхнэрийнхээ бичлэгийг үзүүлсэн чинь шүн тэр дэлгүүрийн нөгөө юм хавцаа хаалганууд байдаг шүү дээ. Тэднэр зүгээр л самждаг. Цааталтан зүгээр гэрэл мэрэл асаал
Тэгснэ нөгөө юм төрдөг тэрэг мэрэг байдаг шүү дээ. Тэр мөр баг зүгээр ингээл камерын доогоор явчих. Нилээн том байлгаа. Нилээн том дэлгүүр. Уулзвал ингэ салдаг. Мэдгүй. Тэгээд гадарчлаа да. Би тэгээд бүр тэр бичлэгийг өөрөө үзсэн байхгүй. За би юу яа заяа. Тэрийг ямар доторхыг харууллаа гэ. За станерэ байгууллага нэр болоо тий нэр хүнд бол хэрэг дорх юм боллоо. Та нар өөрсдөө хужлаар. Тэгээд өөр болсон юм бол Австралид юм байна. За Австралид байж хахад нөгөө нэг гэрийнхнээс нууцаар тавигдсан. Хичдэг ахтараа тэнцэнэ байдаг. Тэгээ ахт нөгөө тамхиа нууцаар гаж шүн гараа авсан. Тэгээд нөгөө нэг мэдээж Австралч мараа өндөр хөгжилтэй орно нөгөө хороол болгоно юм гоё отхон ногоон юу байгууламжтай. Тэгээ би яг өөрийнхөө бэлтгэл хийдэг газар очиод суугаа тамхи татчихсан чинь яг ингээ миний нүдний урд ингээ бутан дундуур юм гүйсэн. Яг ингээ нэм жижигхэн юмхтөн шиг ингээ гүөхөө. За харьсан байгаа хэрэгтэй. Харьсан байгаа юм билүү. Тэгээ тамхиа татаа хайчаад буцаа байрлалууд тавь явжсэн чинь яг тэр нэг жижигхэн манад тэр нөгөө байрчин доороо юутэй машин зөксөлтэй хил. Тэр үрэх хагуудээ. За тэгэл за өнөөдөр найдвартай дараалцсан гэл. Тэгэл тэр шөнөд дараалж. Гэтэ ингээд хүмүүс зөвлөхөд бол хүн ингээд шүн зүүдэндээ дараалж байгаа үед ээжигээл дуудаг. Имийг ч дуудаг. Хамгийн зүуд. Яг тэр зүүдэн дэр манай маань зүүдэнд орж ирээ. Ната бариад ав. Билжсэн. Яг хөлөнд ор тэрний харин байгаад. Бариад аваг очоод барих дийв жижиг юм болчихж байгаа. Тэгээ хайхгүй тэгээ зүгдийг өнгөрчихсэн. Даруулах гэж айгүй олон даруулсан. За би бол нөгөө яг уу даруулж үзээгүй гэхээр үзээгүй ч юм шиг даруулдаг юм уу гэхээр даруулдаг ч юм шиг нөгөө тийм төрлийн ноод байхгүй. Учиргүй юм одоо юм хом хөлмөлн дээр суугаад дээрээс ингэж мингэж юм тохиолдол байхгүй. Гэхдээ нөгөө нэг жоон шинжлэх ухааны талын нэг юм байгаад байгаа шүү дээ. Бас нөгөө тарих сэрээд булчингууд ажиллахаа болцсон байгаа нэг. Тэгээд минийх болохоор нөгөө хоолоо ингээ боогдоод амьсгаа бүр ингээ давчтаад нөгөө яг тавирхынхаа алдад сэрээд тэгээ нэг яг нэг 10 хэдэн секунд нэг одоо сурцсан л да. Маш сонирхолтой ингээ зүгээр өдөр төгжрэл ингээ машин дэргэнд унтж явахдаа хүртэл ингэждэг байхгүй. Тэнгууд энэ даруулсан гэдэг байгаа одоо миний мэдгүй байгаа юмыг асууж байгаа учраас энийг нэг гоё яриад өгөөч. Тэр хөлн доор бат даруулсан гээл тэгэл оройн даруулсан гээл тэр ямар процесс болоод байна? Би нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг намайг араас нэмэгдэн ингээ татхаар юу ячдаг гэдэг дагчдгаа гэдэг ер нь тэр харахал юм бол дагна. Тэр чин минийхэр бол одоо юу юм да. Тэр чинь адилхан тэгээд амьд ахудаас хүнлээсэн бил сэтгэл зүгтэл хоосоо оргүй. Онгодод хэлж урал юм жижиг юм байдаг юм аа гэж ирдээ. Тэгээд бодохоор одоо юу гэдэг тэр яа ингээд орчлын ертөнцид ингээ ганцаардаа байж байгаа хүнийг би ингээ улаа харж байгаа тэр хүн намайг даах гэсэн. Одоо би бас ингээд өөрийгөө бол би бас юм мэдрээд хараад иддэг. Баргийн хүн тэгээд иддэг баг. Ховор хүн учраас одоо юу гэдэг энэ нөхөр намайг харна, энэ хүн намайг мэдэрнэ. Тийм учраас би зүудэнд нь чултгаа орж харагдчих юм аа хэлмээр байдаг. Нөгөө 0 дотор надад энийг хийгээд өгөөч гэдэг чинь бас тийм учиртай. Тэгээд яадаг ингээд унтчихт нь дээрээс нь гараад үгүй тэгэхгүй гэдэг яг ямар процесс болсон. Жишээ нь түрүүн өөрөө чи хэлж байгаа нөгөө имээг ингээ бариад байгаа бол тэнцвэр хөл доор юм байгаад байгаа. Тэр яг юу хийгээд тахвал гэж асуудаг байхгүй юу? Зарим хүмүүс ингээл нөгөө хоолойг нь боодог гэл те. Хоолойг нь ингээ дээрээс нь гараа бооц үснэ унжцсан гэл. Одоо би чинь баг одоо 20 дугаар очсон шүү дээ. Тэнгууд өөрөө чинь тохиолдолд тэр сүнсэнд даруулах хамгийн аамирын ч юм уу мэдрэмж өгсөн. Тэр зүуд даруулсан тохиолдол нь юу ах вэ? За би өөрийнхөө одоо юу гэдэг сурч судалж мэдснээр бол сүнс гэдэг зүйл чинь альбин тэрэн гэдэг зүйлээс тусдаа зүйл байгаа байхгүй. За одоо тэр сүнс одоо сайн явах юм уу явах уу? Одоо манай миний орчдөг хонгодын хийснээр бол хүнд бол 3 сүнс гэдэг юм аа. Нэг нь амь сүнс уу өөрийнх нь сүнс. Нөгөөд нь жаргалын сүнс, зовлонгийн сүнс гэж байдаг. За тэгээд эмгтээчүүд яагаад ингэж амир хорогдоод идтийгээд яг тэрийг би өөрөө гүйлгэж ойлгож байгаа. Эмгтээчүүд яг хорогдоод тэгээд тэр илж хахтлаа жаргал гэдэг сүнсээ өөр хүүхдтэй хуваагаад яваад байдаг. Хүн жишээ нэг хүүхдтэй байдаг, 2 хүүхдтэй байдаг, 3 хүүхдтэй байдаг. Тэр 3 хүүхд одоо нэг хүүхдтэй насан туршдаа өнгөрцөн бүх жаргалаа нэг хүүхдтэй өгөөд 2 3 хүүхдтэй бол хуваах жаргал хэрэгтэй юм байна ч юм уу те. Өсгөөсөө тэр жаргал гэдэг сүнсээ хэрэг өсгснөөс хамаарат юм шиг. Тэгээд нөгөө нэг юу гэдэг дийлэх ингээд аимшигын түүхүүдийг сонсохоор хүүхдүүд хаягдсан те. Хүүхдүүд муу явсан. Одоо эмгний сүнс хорогдсон энэ тэрийг л одоо жишээ авах тийм байдаг. Тэр их жаргалыг хүүхдүүдэд өгөөд хүүхдүүд нь тэр жаргалыг өсгөөд өөртөө эргүүлж өгөх юм бол
Тэр чинь ингээд дэвшгэж гисэн тэр хүн хамрах. Тийм үг нөгөө нэг зовоод нөгөө зовлон гэдэг сүнсээ өөртөө аваад үлдсэн. Тэр нь ингэж шүүцсээр гал тийм аль бол эрэгтэй нэх сүнс тэгж даглаа. Одоо юу гэдэг эрэгтэй сүнс учир зүггүй 10 удаас нь татлаа гэдэг юм. Миний тохиолдолд тэр нь эрэгтэй сүнс зөв. Нэрээ тийм байна тий. Тэгэхээр их хүн болохоор тэр жаргал гэдэг сүнсээ олон хуваагаал өр хүүхдтэй өгөө. Тэр хүүхдүүдэд сайн өсгöd ээжигээ бүүцлэх юм бол тэр жаргал нь буцаал юм. Тэгээд амин сүнсгээ тэр төр сүнс нь болохоор дээш дэвшигтэй онгод болоод хүн одоо бас ингээд төөгөд зүсгэр одоо нөгөө нэг удав сайтай өнний хүүхэд ч гэсэн ингээд жаргалтай удмын нарыг гэдэг нэг монголчууд яриад байдаг шүү дээ. Тэр нь ч гэсэн одоо юу гэдэг тэр ингээд хит их зовлонгоо хөгжүүлээд үхтэй бол зовлонтой хөгцсөн өр хүүхэд нүртэл тийм байх гэж байдаг юм. Одоо тэр үхтэй тэр сүнс нь одоо нөгөө хоёр сүнс нь бас гараад өөрийнх нь үр удам тэр аль нэг одоо нөгөө хойч моч гэж ярьдэн шүү дээ. Яг тиймэрхүү юм болт юм шиг байна. Эрэгтэй хүн болохоор бас хөгжилтэй юм шиг эрэгтэй том болдгоо шүү дээ. Ээж хүн шиг жаргалаа хүүхдтэй тэгж шууд өгдөг. Дотроо байлгаж идэв учраас эрэгтэй хүн том болдгоо л байна. Тэгээд ийм хүүхч ингээл гэдэг нь л их нэртэй зөвлөл явчихдаг. Одоо зөв гүйлгээ ухаанаа л ингэж гүйлгэж үзэж байгаа. Бодох юм бол тийм байх тийм байна. Тий. Би өөрөө л тэгж дүгнээд байгаа. Нэг төрлийн бас нэг тийм тайлал тий. Яа батлагтай зүйл биш л дээ. Зүгээр онгод л надаа ингэж хүн дүгнэн сүнс өгдөө шүү. Амин сүнс аваад нөгөө хоёр. Ер нь одоо энэ манай нэвтрүүлгээр яриад байгаа юм бүх юм нэг баталгаатай ч байхгүй л тий. Одоо тэр яг гүйдлэн дээр юм байд ингээд зургийг гаргаж ирээ тавьсан юм байхгүй. Түрүү нөгөө өөрөө чи хэлэхэд гүйдэл дайрах гэдэг юм дайрах гэдэг байгаа шүү дээ. Тий. Гүйдэл дайрах. Тэгээд тэр үг санаандаар л яг дайрсан л байна тий. Тэгээд би нэг тэгж сонсч байсан зүгээр. Одоо тэр нөгөө гүйдэл дардаг тийм процесс болдог. За шарын шашинд ч байна. Бөөгийн шүтлэгтж байж магадгүй би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ яг 1 минут секунд дойлонд тэгж гүйдэг үйлцэл байдаг гэсэн. Одоо юу гэдгийг тэрийг нь бол яаж хийдгийг ч би бас тодорхойлтыг мэдэхгүй байна. Гэхдээ хүнээс нэг хальт сонсч ирсэн. Одоо яг 1 секундэд ингээл фүнк гэл өнгөрн тэр хооронд нь баг ингээл одоо киноор ярих юм бол дунд нь одоо удлаарсан тор шидэж ингэж барьж авч дардаг гэдэг нэг тийм юм зүгээр сонсч ирсэн. Одоо юу гэдэг нөгөө илүү шарын шашинд яригддгийн байлээ. Сүүлд анзаараадсэн чинь нөгөө энэ тэнд газар хөдлөн гэж ярьдаг. Тэрийгээ одоо юу гэдэг нөгөө юм хол замын автозам ам дээр хэтэрхийх нөгөө осол аваар болоод ангууд гандангийн лам нар бөөндөө очиж ингэж дардаг гэд. Тэгээд тэрийгээ газар хөдлөлт гэж ярьдаг. Юу дараад байгаа юм хэ нөгөө гүйдлүүдийг. Тэгээд тэрэн дээр тэгчихсэн байхгүй. Яг нэг юм 1 минут секунд дойлонд л яг амжиж ингэж барьж авдаг. Тэгээд тэрэн шиг түрүүн хоёр найзтайгаа яг л дайруулсан байна те. Нэг нэмчэнээс нь ингээл нөгөөд так гэл. Тий, ер нь магадгүй л. Гэтэ гүйдэл чинь бас заавал ингээл байн гүйдэг биш юм шиг байна мó. Одоо юу тогтоол газраа ингээ байж тэг бид нар өөрсдөө дайраа өнгөрөхтэй ч гэсэн. Тэгэж дамжт юм шүү. Гэтэ яг хуу боддын шалж бас тийм хоосон юм биш л те. Одоо зарим нэг тайлбар физиkéт онол юмнууд ч судалт юм байж дээ. Тэгээ одоо ингээ бодохоор ер нь сүнс гэдэг бол итгэдэггүй хүмүүст, хараагүй хүмүүст бол хэцүү. Ер нь бол тийм байдаг гэж хүлээн зөвшөөрөхөд. Тий. Миний бодлоор сүнс гэдэг бол адилхан бид нар бүгд байгалийн үзэгдэл бид нэг орчлон ирсэнтэй байгаа юм чинь. Би өөрөө шинжлэх ухаанч байхыг хүсдэг учраас эзээ нэг өдөр энийг одоо юу гэдэг шинжлэх ухааны талаас тий гаргаад тайлбарлаа гаргаад үүсэхгүй байхгүй. Энерги хэлбэрээ өөрчлөлтгөөс шүү алга болт өгдөгтэй адил. Хүний биенээс сүнс энерги болоо гарсан бол тэр энерги олох нэг юм гарч ижил таараа ер нь бол. Тэгэхээр жоохон шинжлэх ухаан чанаа. Тэгээд бас яг үннийг хэлэхэд бол сүнс гэдэг зүйлийг бол хүмүүс сонирхож болно. Гэхдээ тэгж харж марж хайж байх хэрэггүй л гэж хэлнэ. Ер нь итгэхгүй байх нь бас хайд ашигтай шүү. Би ч одоо зүгээр нөгөө аимшиг гэдэг сэдвт нь л өөрөө дуртай юм да яалтч. Аимшиг юм сонсон, уншин, зохиол уншин, кино их үзэн тэ. Аимшиг гэдэг сэдв өөр айгуу том сэдв байгаад байна л да. Маш сонирхолтой. Амар санаа. Хүний нөгөө нэг далт юмэг өөрөө мэдхгүй зүйлийг мэдэх хүсэл. Нэг төрөл нь л аимшиг сэдв гэдэг бол. За өөр мартсан байгаад байдаг шүү манай зош. Тэрийг ярих байсан шүү дээ. Мартсан юмнуудаас мартсан
Би түрүү нөгөө энийг бичлэгээс өмнө ярьсан шүү дээ. Галерей болцсон, галерей хэлсэн. Буруутсан. Галерейгийн бээр нэг давхар хууч одоо юу гэдэг нь дандаа чулуун мулуу ингээ аваалцсан юм. Хэсэг байсан. Нураагаад ерөөхдөө жоохон багт ямар ч байсан балхасл байсан. Тийм, нууж ахмадуудын холбоо өдр байсан яг дараах нураас шүү дээ. Тэгээд хан манныхан дээр бетонуудыг доогоо шийдсэн байсан. Тэгээд бид нар нөгөө прокурор хичээлж байгаа үедээ одоо шүн харахууд бэлтгэл хийнэ. Өөрсдийнхөө мэдрэмжийг ахиулъя. Одоо харахууд сайлт ирэхээ сургая. Юм руу авирж сургая те. Ийм бэлтгэл хийж байхдаа манай за одоо нуугт нэг нэгээр нуугтаа нэг нь хайгаа шүн нэг олооч юм тоглоом байдлаар өнгөрч байгаа. Яг манай хоёр дүү тохиолдсон юм шүү. Тэгээд доошоо ороо нүгцсэн. Тэгээд алга болцсон. Тэгээ хайц нь яасан юм бол одоо байгаад байгаа хэдүүлээ хайгаа. Тэгээ за бууж өглөө гараад иргээд гэсэн гарч ирдэг. Тэгснээс зайлвал юу л яасан юм бэлээ. Яг тэр доошоо ороход нь ардаас нь татсан. Тэгээд бид нар ч нэг Assassin's Creed гэсэн тоглоом бодолж ирсэн нэг юм юу дөмсөлөрд. Тэгээ гівдэнгээс нь татаал. Тэг хөшцсөн юм лээ тийм. Дуудаад сонссон. Тэгээ тэр галерейгийн доотлолч нэг тийм гүйтэл тэгээд би ч өөрөө орж үзснээр бас сахилгууддаг байсан. Одоо энэ лагер хэсэг рүү хүмүүс гүйдлэгтэй газрыг бол одоо юу вэ? Хүүхд байгаад бид нар ч гэсэн ер нь хүүхд болгонд мэддэг болсон юм дөө. Барилгын цэрэг майхан толгой лагерын яг гол хэсэгт намаг өгд. Одоо юуных нь мэлхийг гүрүүлнэ үрэлтэй. Бид нар ч тэгэл нэг өдрийн цагаар мэлхийг гүрүүлж гарч ирдэг. Нартаа учраас халуун гарч ирэхгүй. Орой морой ингээ нар буусны дараа гарч ирэл дугаал. Тэгээ барих гэж ингэж очингууд л асгил юм гэл. Боссон. Ерөөдөө тэр хэсэг үүдэл энэ тэнд амьдарч бараг хүн болоо гэдэг байна. Майхан толгой барилгын цэргийн лагер. Одоо барилгын цэрэг лагерж байхгүй л дээ. Татан бүгдсэн. Одоо нэг хэдэн амбарууд өгдөгс одоо ер нь хувьчлаад бүгд байшин болсон. Тэрний яг ертөнц зүгээрх юм бол хоошоогоо баруун хоошоогоо жоох юм намаг гэдэг яг уул юм гэрт. Одоо тэгээ тэрний хажууд байгаа айлын хүмүүс үзэн шүү дээ. Би нэг бүр өмнөх сизон тэр нэг ярьж исэн. Ар хустаа гэдэг. Ар хустаа нэг үүдэлтэй. Ястаа алдартай газар байлээ. Тэр би нэг өөртөө тохиолдсон юм ярьсан л да одоо тэрийг дахиж ярихгүй болохоор үгүй. Тэгэн гот тэрийг зүгээр ингээд зухасхан ярьсан чинь л тэр манай тэнд байх лагер манай тэнд байсан шүү дээ аймаа. Шөнө болохоор байшингийн тойрол ингээд хүнгүүгээл хаалга гадаа ингээд хан маань ингээд харлаа гэж самарч байгаа. Тэрээс будаа алгадах газар. Тэгээд лагер гэдэг байгаа шүү дээ. Лагерууд ягаад сүнстэй байгаад байна? Арай илүү юм төвөөс зайдуу тэгсэн мөртлөө бас нэг юм хүн шигүүлдүү газар болж таараа. Миний сонсч ирсэн юм шүү. Уул савдаг гэж байдаг шүү. Уул байгаль бүх юм савдаг гэдэг. Манай нэг найз нь уулаач учраас ярьж байгаа. Уул савдаг гэдэг чинь уул байгаль гэдэг чинь өөрөө гэсэн савдагтай. Тэгтээ тэр савдаг чинь тэндээ насан туршдаа байгаад идэг гэсэн үг шээ. Баян зүрх чинь нохон савдагтай гэдэг мөртлөө одоо тэр нохоо ч юм уу биш ч юм уу байга солигдж идэг юм зэрэг дэв гэдэг зүйл чинь онгод тэнгэр бүрэн байдаг юм аа. Дахин төрөл гэдэг юм чинь солигдтой явдیں۔ Нэг гимн хүмүүс тэр нөгөө нэг юм савдаг байгаа газар очиж байшин барилга барихаар одоо нөгөө савдгууд нь одоо юу гэдэг өөрөнд туслах барлаг тэр яа одоо гүйдэл юмээ цуглуулж хүмүүсийг үргээх гэж тэгэл гэж ярьж ирсэн. Одоо манай хотын чинь хамгийн тогшин савдагтай газар чинь сонгоо харих шүү дээ. Сонгоно харамлдаг, сонгон түүсэн Ослолд ордог юм гэдэг. Тэрүүгээрээ одоо баг хүн болгоно хамгийн тогшин газар чинь. Тэр лосын хорлол савдаг гэдэг юм бол өстой бат юм байл. Найдвартай. Тэгээд түрүү жил бишээ уржнан 100 зураг авалтаар явж байгаад энэ өмнө ярьжсэн баг тийм. Манай нэг нь дүү найз хоёр дорндод минингийн тал дээр очиод газар ухаа ичгүй жорлон барьж. Тэгээ байхгүй нэг нь маргааш нь шууд тэр олон хүн байх чинь ганцаархнаа тэр нөгөө асар майханд хоолны асар майхан руу ороод ганцаараа орвоогүй юу нөгөө нэг битүү жанаг шиг дэлбэрч байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь ингээ гар мараад түлээд нөгөөх нь өглөө уссан чинь нөгөө хам итгэд нэг штэ газар ухалцсан нүүр нь ингээд ийм том болоо авчихсан штэ. Задуулсан юм юу гэж задуулж штэ. Ямар нэг юм хазуулсан юм уу гэж штэ. Одоо за зүг юм могоо мэдэхгүй штэ ингээ хавтахаар ямар нэг юм хортой юм хэргэлсэн юм архитар суус одоо юм харшилж болохоор юм байна уу? Юу ч гарч ирээгүй. Тэгэл утсаар яриад аргаа ороод нөгөө бөө мөрөөл ярьж байгаа. Тэгээ ярьсан чинь амар хүчтэй догшин хорлоо. Ялангуяа тэр минингийн тал гэдэг газар бол ерөөсөө тэр газар усаар нь бол өстой оролдоод хэрэггүй.
Тэгээ миний ингээ бүр яг нүдэн дээр авчихсан шин. Орой унтлаа өглөө осоод ирсэн чинь зүгээр яг ингээд тэр одоо зургийг гаргаж болтго бол ингээ хүн аймаар зөв. Аймар сайн. Лус гэхдээ хүмүүс яриад л тийм лус бол савдгаас илүү л гэж ярьдаг. Лусын оролч бол Тэр баг илүү гэмээр юм билээ. Тэр чи аймар юм билээ. савдагч нь хүндээ лус ч нь удна гэдэг юм шиг л шүү дээ. Тэгвэр удмаар нь ингэж бүр амар хараадаг л. Тэгтэл лус гэхээр бас заавал зөвхөн ус биш юм шиг үл миний ойлгос. Ер нь зүйл байгаль дэлхийл Байгаль тийм газар юунаас л хамаардаг юм шиг үлээ. Тэгээ нэг манай нэг тэр хүний нэрийг мартчихлаа. Нэг Ахмад нэлээ ах хөшүүн байсан юм аа. Хэвлэлийн үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тэр хүн надад хэлжсэн байхгүй. Хүмүүс ерөөсөө лус савдагтай харьцаж чадахгүй. Аргалж ийн гэдэг огшуулчаад байдаг. Уул руу гарч иж уулын савдагт архи өргөчөөд гол усны лус руу явж сүү өргөд идэг. Айгу тэнэг хүмүүс. Уул руу гарч байгаа сүүгөө өрг айсгүй тэнд усанд байгаа хогийг авчихлаа. Тэгэл болно шүү дээ. Тэгээд байгаль ч нөөрөө сонсдیں۔ Тэр лус савдагч ч гэсэн сонсдیں۔ Өргөдөх юм байхгүй бол зүгээр таны евровч одоо нутг руу ч орлооч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм хэлээд орчгоо тэгээ болно шүү дээ. Үг гэдэг ч хүчтэй хэлчихсэн. Одоо ялангуяа манай залуучууд те. Залуучууд айгу тэгэл нөгөө хөдөө гадаач яваал дугаа гарлаа инглээ тэглээ газраас юм авсан чил ингэжлээ гэл. Тэг чи тэгэл ус авдгийг тайлбарыг аваад гарч тийм дуртай. За ер нь сүүлийн хэдэн бичлэгүүдээс ер нь нэг юмыг ойлгоод эхэллээ шүү. За. За чөтгөр мөтөрийн бөөмөд энэ альбан тэрэн гүйдлэхэд энэ нөхдүүд байгаа шүү дээ. Ерөөсөө л бүр ингээд нарийн ингээд зүгээр ингээд кино зохиол шиг бодох юм бол одоо түрүүний нөгөө хэлсэн шүү дээ. Лагеруудаар ингээд нөгөө зарц барлагуудаа ингээд цацаад тараагаад тэгээд тэр нутаг усыг ингээд бас нэг төрлийн нэг тийм тэнцвэржүүлэх гэж байгаа юм шиг тийм хамгааллаа. Ингээд хамгаалал тий. Халтшгүй юм дархан онгон байлгахыг хичээгээл те. Ялангуяа байгаль ихтлэхий. Маад байцс наад альбан тэрэнгээс юу байдаг юм бэ? Манусаас илүү өрөвдөлтэй амтчихсан. гэж хэлж ирсэн. Гэтэ бас эдгээр чи ялгаатай юм шиг үлээ сүнс альбан тэрэн. Би бас яг судлаалны зарим нэг гэдэг гэж мэдж байгаа юм. Бүр нарийн ярих цаашаа задлах. Бүр хэцүү юм шиг үлээ. Ер нь мэдээж хэрэггүй юм шиг юм бас. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тэгчээр энэ Monjus компани Ara гэдээ ус оролцож байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр ямартай ч сахаргүй. Сахаргүй гэдэг бол хамгийн том юм. Тэгээд нэг юм газтай ундаа уумаар нэг мэдрэмж төрдөн шүү дээ. Тэгээ яг нөгөө их чихэртэй газтай ундаа бол мэдээж хэрэг хортог бүгд мэдж байгаа өдөр тутам ингээ байнгын хэрэглээд хаяа бол зүгээр. Тэгээд бас хүүхдүүдэд илүү зүгээр. Тэгээд усаа аваад гоё яриараа. За амн хатчих мод биш. За хоёуланд нь одоо өөр ярих түүх ер нь бол болсноо. За ерөнхийдөө яг ерөнхий бол болсон. Тод юмнуудаа л ярьлаа. Тэрнээс нөгөө жижиг сажиг одоо юу гэдэг нүдний ууландаа харагдах юм дэнд явах маах асуудал юм доо. Магадгүй зүгээр хэн нэгэнд тохиолдчихсэн үнэхээр юм амар түүх байгаа юм сонсчихсан ч юм уу. За түрүү савдаг лусгаа эхэлсэн те. Дууссан. За энэ түүхийг болох манай хүргэ ах ярьсан. Тэр хүргэ ах маань яасан бэ гэхээр бас л янд дамжаал нөгөө нэг найзынхан л юм байл. Найз нь мод бэлддэг байсан юм билээ ууланд. Тэгэл бөөндөө очиод нөгөө ууланд очиж модоо бэлдээд яажсэн. Яг тэр найз нь модоо унгаачаа доош ингэж нөгөө юугаараа чирдэг юм машинаараа доош ингэж чирж яхад нь тамхиа татаад зогсчихсон. Хажууд нь ингээд хүн биш, амтан биш нэг юм ингээд содон юм ирээ зогсчихсон. Тэгэл доошоо гүцгэж байгаа. Тэгээд дундаа бүх хувцас тайлшидсэн гэж. Бүх ингээд хувцас одоо дотор хувцас өмөд гутал бүх юмаа шидэл зүгээр доош урдаа гүцгэж. Тэгээд нэг хэсэг бие минь муудаад хэцүүлсэн юм шиг байна. Гэтэ яг яасан бэ гэхээр доошоо ингээд буухад нуруу руу ингээд шахуурцсан юм шиг. Байсан гэж байна. Одоо яг бодохоор савдган л ингээд араас нь нүдэж хөөсөн юм шиг. Яа мод хараад байгаа юм шиг тий. Тэгээ тийм та цаа тайсны юм авчтай юм бол мэдхгүй одоо тэрийг сайн мэдгүй. Ерөнхийдөө тэгж ийсэн. Дараа нь бас бид нэг паркурын бэлтгэл би ч нэг воркшоп хийгээд паркурын воркшоп дээр хийж явдаг гэсэн. Одоо аймагуудаар хотын бүсийн бага дүүргүүд дээр яваад тэгээ Эрдэнэтэд явж байгаа тэрний цэцэрлэгийн гадаа бөөндөө суугаад хамраад орой болсон. Тэгээд яг хоёр дахрын нэг юм сонь тээлбэртэй яг энэ дээдлийн тээлбэр цог байдаг шүү дээ нэг тохиолдолд.
Тэгээ тэр үед нэг жижигхэн Canon нэг 500-д илүү 650-д илүү жижиг аппарат. Тэрүүгээр ингээ бөөндөө зогсож байгаад ингээ манай дүү зураг авсан чинь яг тэр цонхны дээдлэлт ингээ цагаан авны зүгээр ингээ нүүр бий байхгүй тийм нүүр таарч байна. За тэр нүүр гардаг чинь бол фото аппарат нэр бат юм байл. Хальсан аппарат нэр л гардаг юм бэл. Ер нь хүүхд байхад бид ингээл сүнстэй газар явж ингээл авдаг гэсэн яг нэг дижитал юм уу ийм фото аппарат төрлийн гараад ирдэг юм бэл. Дижитал аппаратн дээр сая манай нэг Haunted Spot гэдээ бас нэг юм юу яваад байгаа. Одоо тэр болдог ч юм уу гэдэг юм уу болдгоо ч юм гэдэг юм хаягдсан барилга. Тэгээ би тэрнийхээ эдитийг өөрөө хийсэн байхгүй. Тэгээд нөгөө манай хоёр ч хоёулаа явна. Тэгээд ханы материалын яг тэр дугаар дээр яг нэг би өмнө ярьсан л да тэгсэн сайн нэг зурагтаач яг адилхан. Тэгээ би ингээл зургнуудын гүйлгцэн харцсан сууждаг байхгүй. Нэг Kodak аппарат давхраа явдаг ингээл час гээл speedlight авчаал нөгөө зураг ингээ гүйлгчихсэн чи ялч хүн юм гараад ир. Тэгэл зүүмлээл за байж удаа гэж Photoshop руу оруулаад brightness-ийг хэсгсэн чинь зүгээр яг юм ханны цаанаас гэсэн бат тэр бүр баталгаатай заяа. Миний амьдралдаа харж исэн яг зүгээр YouTube бүр ингээл paranormal бичлэг зураг сүнстэй зураг мураг гэл нэг юм үн ч юм уу худлаа ч юм уу гэл чинь гадных учраас тий магадгүй одоо яг найз ч юм уу инээ хараа гэж үзүүлсэн юм ерөөсөй байгаагүй. Тэгэл яг байгаагүй нэ байсан ч нэх итгэдэггүй. Эвлүүлгэл эзмэзгээл хүмүүс юу нэгтэй яг итгэхийг хүсдэггүй болохоор тийм итгэдэг. Тэгээд тэр нь би бүр яг итгэхээсэй гэдэг байгаа байхгүй. Тэр манайх тэр бүр яг бат гарцсан гэж хөөж мөөцөн заяа. Хөөж мөөж үсэн юм ааш. Тэр чинь үйлдвэр байсан тий. Үйлдвэр болсон. Тэр бүр үнэхээр баталгаатай тэр бүр яг нэг зураг нь байгаа. Би одоо бүр альбар дахиад оруулна. Ханы материал биш биокомбинат зураг. Ханы материал биш биокомбинат гинэ. Биокомбинатын ямар ч байсан нэг эмнэлгийн зориулттай л баригдчихсан байш. Яг эмнэлэг шиг үгүйсэн. Тэгээд яг нэг юм тэр гол нь ингээд нэвт харагддаг юм цонхны цаана. Тэгээ би бичлэгэн дээр нь байна уу хардаг байхгүй ингээд фреймээр нь харна шүү дээ. Яг тэр цонх ингээд өнгөрч байгаа байхгүй яг тэр үед. Тэгэл нөгөө бичлэгэн дээр бол байхгүй байдаг. Юу ч харагдахгүй. Зурган дээр л гардаг. Харин тийм дижитал камерт л. Яг юм фото авахд л гардаг юм шиг. Зүрэ. Ой юу ийгээд дээ гэж байгаа юм шиг. Амар сан. Тэг хүн юм уу гэхээр хүн бол хизээш тэгж зурган дээр гарахгүй. Тэг би хамгийн гол нь өөрөө ерөөсөө яг батлаад байгаа. Ер нь төрх нь бол юм цагаан л хөөцөл. Цагаан биш юм ногоон. Яг л нэг юм одоо муухагаар ярих юм бол манай өвчтөч дандаа муухай юм ярьдаг. Тэг юм ногоорцсон. Юм мөнхийрээд. Тэг яг ам нүд хамарна ингээд анхаагаад ингээд гайхаад ингээд энэ юу хүмүүс вэ гэж. За энэ төрийн байгууллага шүү. Бишээ төрийн газар шүү зэ. Ерөөхдөө үзрүүлжлэгэний. Тэрний B1 парата лимерээс яард. Тэрний B1 давхар бүр ногоонуудтай сүнстэй альбинтэй ногоонууд. Би тэгтээ бас хүнээс сонсож байгаад улаан энгийн нүдтэй цагаан нүдтэй улаан нүдтэй ногоон гэж. Ногоон болчгоор бүр төвждөл үлдсэн байдаг юм шиг. Тэгээд би тэр үед одоо ингээд яг юунд явж ирсэн хэлгээрээс яа баригчих гээд байна. Явж ирсэн. Нэг юм хийгээл нэг нь юмд явж ирсэн. Тэгээ усанд ордог тийм дүүштэй. Тэгээ явж ирсэн чинь манайх ороод дүүшэнд ороод толгоогоогоол намайг яг очиход хүмүүс ярьж ирсэн бохгүй. Би сая юм болоод өнгөрлөө. Тэгсэн чинь ингээд яг өөдөөс хоёр ногоонууд хараад ирсэн. Тэгэл дүүшээс шалангууг гараад ирсэн байхгүй. Алчуур юу ч ихгүй гараад. Заван тий. Тэгээ тэр болохоор тэнд ажилтдаг бүх хүмүүс тэгээд тоохоо үлдсэн юм байл. Ер нь бол өө байж л тийм ярьж. Миний хувьд болохоор нэг онцлог байдیں۔ Зүүд гэдэг юм айгу. Сон нарийн. Одоо наадсах сон тий. Ахыг машинаас олж ийн гэж зүүдэлжил. Таны машинаа золж ийн гэж зүүдлээ гэдэг. Чи бас ядраа. Машинаас олчлоо. Тэгч чинь. Одоо манай 3 нагацэгч гуруулаж ирсэн болоход ихэнд могоо зүүдлэл охин жирэмсэн байдаг шүү дээ. Би гуруулан дээр могоо зүүдлээ. Тэгээ ингээд бас зүүдч бас аяда байх юм уу байхгүй сайн зүүдч гэсэн байна. Одоо сүүлд тэгэхэд тэр нэг хүүхдийн баярын юуны чинь дараа шүн унтаж чадахгүй юурээд байгаа юм чи дагаад ирсэн бол яах вэ? Тэгээд нүрээ угаачаал за ингээд өөр үг одоо өндөр өөр үг онгод мөш өндөр үг налгаж өөр үг ингээд дотроо сэтгэлээс гооч байгаа юм чи за өө хараарай туслаарай гэх яг л зүудэнд ингээд гараад байна. Тэгээд өөр хийлбэж тэрж яачаал хав зүудэн дотор өөлж байгаа.
гэж одоо нэг өвөд аяг баяртай. Тиймэрхүү юмуд амар их болно. Тэгэл хүмүүн бэртчгүүдээ ингэчгүүдээ тэрхүүдээ гэл зүудлэл яачих нэг жоохон билж гэдэг ч юм. Ерөөдөө тийм. Манай нэг season 2-ын эхний дугаарын зочин бас л яг өөртөө л адилхан ярьчихсан. Тэгээ яг л өөрсөг чинь сахиустай гэдгийг мэдсэн гэж байгаа. Өөрөө бол яг мэдсэн биш баталгаажуулах гал бодоол явж байгаа. Биас баталгаажуулах гал мэдрэмж нь ирсэн те хүмүүс хэлээд эхэлсэн. Тэгээ бас зүуд нь аягүй их бэлдэх гэдэг. Яг чухал юм мартчихсан. Яг ингээд надад одоо хинтээ амиг туссан найзтайгаа явж ирсэн. Энэ болохоор аягүй сонир үзэл надад анхудаа тийм сайн бодороо. Энийг ярина гэд би бэлдсэн байсан мартчихад. Хинтээ амигт явж байгаад манай найзын гэр бүлийнх нь хинтээ амиг байхгүй. Тэгээ бид хинтээ амиг руу нэг хэдэн цаг дахиж очиод оройн буусан. Тэгээ за айл зочд ирсэн байна. Тарга задлсан. Тэгээ тарганы мах цахаа идэ байжсэн. Миний энд л нэг удгыг ч бүрээд удгыг ч суужсан байхгүй. Тэгээд ингэ суучаад жиж хараад байгаа юм. Над руу зүгээр өгт гэсэн. Тэгэхээр хараад байгаа юм. Хараад байгаа юм. Гэтэ би юм тэр үед бол юм хараагүй. Зүгээр л яг чи хараад байгаа юм уу гэж асуусан. Харин тийм ээ айд ингэдэг. Тэгэл юм ярьж исэн. Тэгээд тарганы махаа идсэн чинь одоо манай тэр найзын ах нь гэдэг 40 гаруй насны ах уу гэдэг жижиггээр өнгөн тийм архинаас хийгээд тарны мах тостой юм идсэн чи архиугаа задлчих гээ. Тэгээд татчаад удагчтай юм ярьжсэн чинь ингээд нүдэн нээсэн чинь ингээд хоёр амраас ингээд цус асгарцсан. Ингээд зүгээр л урсаад байгаа байхгүй доош. Ямар ч тийм тогтохгүй одоо зүгээр хамраас хамраа очиод гардаг биш. Зүгээр ингээд гоочоод яг тэгээ юу болчихв шоконд орсон. Өчтөө ийм жоох хайрханд хүн тасарна гэж байхгүй. Юу болчихв гэдгсэн чинь нөгөө нэг ах нь одоо чинээс зайлстай чам шиг зүтгэр үүсэн юм тийм одоо чи манахаар зайлстай хөө. Тэгээ яач вэ манай найз за хоёул хашаанаас гараа гэдэг нэг манай найз ихнэр нь гараад манай найзын үеэл нь бид ингээд дөрөв гарч байгаа байхгүй. Тэгэл гарсан чинь юу яж байгаа. Би саяасан. Тэгсэн чинь би ингэж зүгээр сууж агаад доош хараад би ингэж хүчтэй сэгсрээд тэгээд ухаархад бол нэг удагч чинь ихээр зөхөөцсөн гэнэ намаа. Тэгээ ингээ бэс гисэрж байгаа л өөрөө нэг олгоор ирсэн гэж байгаа. За. Тэгээ ярихтаа юу гэж хэлсэн бэ гэхээр бас нэг гэр орных мапа запаа юм ирсэн юм уу яасан. Яг юм өөр хүн шиг ирсэн. Тэгээ тэр ах намайг алдсан зайлмал гэдэг. Хөө юм болоод хоол исэн бургас руу зайснаа чи тэнд нугтаад байгаа үр нааш. Юу гэсэн үр гэсэн баха. Миний санджааны хүүхэд мөгтний тийм удаа тэн сууж хүүхэд нааш. Ирд суугаад чи ингээд төрийн юунд ажиллах юм байна чи одоо айтаа байхгүй на би бодох явуул. Тэгэл нөгөө нэг удагч нөөс бизнес арахгүй болохгүй. Нэг юусэн чихэн дээр бол тэгж шүүгчсэн. Тэгээ дараа нь найз тэр юу болчих гэсэн чинь одоо бараг наад чи хонгод юм шгүй шүү яасан гэсэн чинь нөгөө нэг тэр гүйдэл юу эргэлдэж эхлээд одоо нэг шоуц ингээ арих мэрхэлтэй тийм бац чи ерөнхийдөө тэгэл муу юм зүгэлдгээл суглал миний би илүү сулхахт нь орсон юм шиг байна. Тэнгүүд нь харуuna гэж хэлдэг юм тэрийг. Би рүү ингэж тэр одоо өвөөд юм мэдгүй яг одоо миний л намайг л харж ханддаг л ингээл харуул орж ирсэн. Хамгаалаад орж ирсэн. Тэгээд за эхлээд за хойлоо яа. Эхлээд нэг муу муухай юм би чинь сул байхад так ороод ирсэн юм байна. Тэгээд яг самрах гад байж хахад нь хамгаалдаг өвөө нь орж ирээд тий. Тэгснээ шууд яриад эхэлсэн чинь за 9 dag гарахгүй болохгүйгээд хажуудаас уудгыг харваад тэгсэн чинь хоёр хамраанаас чинь цус гараад юу болсныг мэдэхгүй. Тий. Тэгээс тэ нэг мэдсэн чинь чи зайлмал манахаас явмаа гэсэн байх юм шүү дээ. Ерөнхийдөө тий ухаан ороход биш үн чи ингээ нүдэ нэ шүү дээ. Цус харж байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд цус харж байгаа. Дараа нь сонсож байгаа юм манахаас зайл гэдэг үйл сонсож байгаа. Тэгэл араас нь удгыг чирхээр зохиолсон нэлээд зөксөн биш бол. Тэгээ манай загаар яваа. Энэ ерөөсөө амар олон ч явахтай надад бол яг нэг тийм ойрын хүмүүсээс яригдчихсэн хоёр тийм түүх байдаг байхгүй юу. Нэг нь би өмнөх сизон дээр ярьжсэн найрамдал цусланд манай нэг зүгээр нэг эмэгтэй найзад тохиолдчихсон. Ерөөсөө хөшөөний доор нэг найзтайгаа муудалцаал уйлал үлдсэн сэрсэн чинь бүлгэрээ дээрээс нь хардсан зогсчихсэн бүгд айцсан яасан гэд гисэн чи ерөөсөө часуулаа нүдтэй нүднээс нь баг ингээд цус гарсан гэлээ ингээд нөгөө юм аимшиг киноманд гардаг штэ ингээд хоёр нүд нь ингээд цус болоод урсаал доороос тэгээд баг ингээд орж ирснээ юм амар сонин хүний хоолоогоор ачаач юм яриад баг ингээд ханлуу ингээд араараа мацццж жагаад тэгээ бүр багш нар нь ерөөсөө ингээд алхатаж оржээд нэг сэрж байгаа. Яг өөрөө шиг чинь тийм одоо тийм гинтийн
Яг гинт болсон. Тэгээ амьдралдаа ганц л удаа тэгж яасан. Тэгээ харуу Тэр амар тэгж харж орчихсон. Тэгээд тэрний дараагийнхан зүуд нэг сонио. Тэр өдрөө унтчихж байгаа. Мэдээж одоо тэгээд айлтгдсан уучсгүй өгчихгүй тэндээ хоноглоод явж тийм чинь 2 3 онс юм аа. Тэгээд нэг яг тэр хончоод маргаашных нь оройн унтаад яасан чинь би энэ газар суудсан. Ингээд доор суудсан. Дээшээ харж байхад миний дээдэл тэр одоо нэг юм яг ор гэж хэлэхэд хэцүү нэг вандан шиг юм дээр нилээн том биетэй одоо баг. Тэгээд дээшээ босвол баг 3 м байгаа. Тийм том биетэй юм бор дээлтэй үгүй ирчихэл. Үгийн сандгүй. Загнаал гэдэг. Чи ястаа нэг ингэсэн тэгсэн гэлс оройж байгаа загнаал. Тэгээ өглөө босчоо за одоо нэг ил юм хэлэх гээд байгаа юм. Тэгээ хайчаа дараа нөгөөд очсон. Тэгэл яг хөө тэгээд хамгаалдаг хүмүүс чинь тэгээд зүүдэнд юм орж ирдэг юм байна. Манай мөвөөч өгöd болохтой гаргахын өмнөх шүн тэр бас их сонио. Сэрүүн байсан зүүд биш гэдэг аюусаа сандаа. Шүн ингээд сэрцэлцээд болдгоо ингээд маргааш өгөө гаргана гэж бодож сэтгэл санаар юм. Жохон утж чадахгүй. Тэгээ утас гэд ми нэг жижигхэн утас үрдэг гэсэн нэг юм баунс гэдэг тоглоо бид үсэн санаж байна. Тэрийг ингээд тоглолцоод ингээ хүл юм дуу хөөгдлөх шиг болохоо доош хөнгө харсны харын босоод ирсэн. Тэгээд миний махан бизнес биш яг дотроос нэг чирээ битсэн. Яг ингээд. Тэгээд миний тэр харсан юм хөө нэг юм сонио хонгил шиг юмар яваадсан. Нарийн хонгил шиг юм. Тэгээ ингэж эргэлдэж явал айгаад хүн чинь тэгээд гэрэлтэй гэсэн ингээд айд нүдэ айна ш. Нүдэ айнж болдгүй юм лээ тэгээд. Тэгэл суугаал доош харсан чинь манай өвөгийн шарилэнд манай өвөө өөдөө сараад санал дээрээ суудсан юм уу улаан нутан санал дээрээ суудсан. Тэгээд надад нэлээд цагж ийсэн. Тэгээд захиж дуусчаа тэгээд нэг баяртай баяртайж байхгүй. Тэгэл буцаал яг тэрний хонгил шиг юмар ороод ингээд нүд нээлттэй ингээд уцаа хийж дээ. Сандэ. Сонио тийм хүмүүс чи явахтаа үнэхээр л гэж уулздаг юм. Төрөний нэг тэр гинт нэг юм шокерт гэдэг ааш тээ. Тэрэн дээр би нэг түүх ярьж гэж байна. Тэр төрөний хоёул ингээ ярьсан түүхтэй нэг төстэй нэг юм богинохон түүх яриа. Гэхдээ тэр бүр яг 100% баталгаатай манай найзын төрсөн дүүд нь болсон юм баггүй. За манай найзын төрсөн дүү юу вэ гэхээр бөөгийн одоо ерөн бөө. За мань нөхөр нөгөө бөөнөр юм ингээл амар юм хамгаалт зүүдэн шүү дээ толмол. За тэднэрийг тайлцсан. Тэгээд манай найз руу буюу одоо ах руугаа шүн уцаар ярьсан баг. Эхнэр нь одоо бэр дүүн гэсэн үг байхгүй. Ага зүгээр л хурдан ир гээл тасалсан гэсэн. Тэгээ нөгөөд чинь ерөнхий хоолойны өнгөнөөс нь ойлгоод шөнийн цагт за аюултай юм болж гээд ерөөсө гараал тавьсан баг нөгөө дүүгийнхэн гэрлөө. Дахиад хаалгын татаал яваал орсон чинь төрсөн дүүн буудан дээрээ зүгээр нэг суухгүй нэг юм муухай юм тахалцсан ингээд. Тэгээ болоогүй тамхитцсан баг гэж. Тамхи хасаацсан. Эхнэр нь буюу нөгөө дүүн буланд ингээ айцсан бүр аргаа орцсон. Ага энийг яагаараа тав очоорой. Яагаад байгаа юм чи гээл нөгөө архитаар суудсан эхнэрээ одоо яасан гэж бодно шүү дээ. Одоо ах улсан ч юм уу одоо яагаад байгаа магаадаа яаж байгаа юм чи айл хүүхдэд айлгаж чичээ гэдэг тэгсэн чинь чи одоо ийм зайл юм бэ. Тэгээд юу мүүгээ гайхаад тэгээ харсан чинь хүүхэн хараа цагаан болцсон байсан гэж байгаа юм. Тэгээ манай нөхөр очиод ерөөсөө шууд ерөнхий вайбын шууд ойлгоод за энэ болохгүй юм бирүү нь орчиж нөгөө бөөгийн шүтлэгтэй учраас ер нь мэддэг. Аль Тэгээ очиод ерөөсөө алгацсан гэлүү одоо бараг л хотлоор шанаадаал авсан чинь л учир зүггүй нөгөө төрөний яг өөрөө ч үзүүлдэг шиг гэж ороод ирсэн. Одоо өөртөө бод. Өөрөөхнөр нь бод. Миний балчраар сая юу болов. Тэгээд яаж яхад манай найз түшэн байхгүй одоо тэр өвөөгөө хоон түшэн гэсэн. За ер нь иймэрхүү юм болсон байна өвөө ингээд айлгаж ичээсэн байна. Тэгээ юу болчихгүй гэдгсэн чинь за хамгаалт сэтэрсэн байна. Дээрээс нь миний балчир бүх хамгаалтуудаа тайлж хайсан байна. Нэрээсээ болохгүй гэсэн байна. Тэгээд яг тэрнийх нь өмнөх нь болохоор яг жоохон зөөлрүүлээд дуусчих. Мань нөхөр яасан бэ гэхээр их нэртэйгээ унтсан байгаа байхгүй. Тэгэхдээ бүх хамгаалтаа бүх юм ингээд тайлаад. Тэгээ тэрний нэг юм деталь нь амар эвгүй. Тэгэхдээ яг манай найз өөрөө ярьж байгаа байхгүй. Тэгээд эхнэр нь дараа нь ингээд тайлбарлаж өгч байгаа. Тэрний өмнөх процесс юу болсон. За эрэгтэй эмэгтэй хоёр хүн унтж байгаа шүү дээ. Тэгээд игсэн чинь нөхөр нь буюу өөрийнх нь нөхөр нь гинт нэг юм өөр хүн шиг мэдрэмж төрөөд ихсэн гэсэн.
Одоо эхний нөхөр хоёр унтчихад тэр чинь нөгөө байнгын мэдрэмж авч солилцдог одоо хүмүүс чинь гинт өөр болоод ирсэн гэсэн. Одоо яасан бэ гэхээр яг би яг деталь бол санахгүй. Гэхдээ нэг юм хоолойг нь боох ч юм уу нэг юм амар юм эвгүй. Тэгээд яагаад байгаа юм бэ хайраа маараа гэдгсэн чинь баруун хуцаатай шууд алгацчих байна. Тэгэл ерөөсөө айгаа шууд ингээл түлхэл алгадаал ерөөсөө алалцаал яг ингээл дээшээгээ ингээл харсан чинь нүдэн цав цагаан болсон. Тэгээд нөхөр нөгөө ах руугаа залгасан гэж. Сонирн байгаа. Тэгээ юу юм уу? Тэр хүн дээр нь буус өвөө. Одоо тэр хамгаалт одоо тэр нөгөө нэг уул нь өөрөө бөө юм байна шүү дээ. Тэ өөрөө бөө. Тэгээ хамгаалтаа тайлцсан чинь дайраа ороод ирж байгаа. Одоо тэр альбаны дайраад ороод ирсэн бирүүн л ороод явсан. Тэгээд юу юм шүү хамаа. Ерөнхийд нь бол тайлбарлахаар мэдээч тэр нөгөө энерги амар өндөр одоо суларсан гэсэн үг. Биений байдал нь айгу ингээд сул болсон. Тэгээд бүх нөгөө юм хамгаалт одоо юу гэдэг сэхүүс махуусаа түр ингээд аваад тайцсан байна. За тэгээ өнөөдөр надтай ирж өөрийнхөө тохиолдож ирсэн сонирхолтой түүхүүдийг хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд надад бол тэгээ санагдлаа. Одоо өөрт чинь нөгөө нэлээд бөөгийн шүтлэгтэй тий өөрөө угаасаа бөөгийн шүтлэгтэй. Дээрээс нь тэр зүудний зүүн совин гэдэг нэг чухал юм байгаад байна. Хоёрдугаарт мэдээж хэрэг нэг юм болж бүтэхгүй юмыг арай илүү нөгөө мэлмийн нээлттэй гэдэг ч юм хараад идэх юм байна. Тэгээд бөө болохыг бол үүсэхгүй юм байна тий. Тэгээд би тэгж дүгнэж байна гэж. За тэгээ өнөөдрийн манай нөгөө түрүүнд урдсанчлан Монжуусын манай Арагийн бүтээгдэхүүний дээжээс бэлгэлж байгаа нөгөө 5 төрлийн жимсний хамттай уснаас. За өртөөдөрөө энэ удаагийн дугаарын дүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Subscribe дараарай. За баярлалаа. Улаанбаатар сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв цэнгэлдэх хүрээлэнд. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.